Тэгээд Янж Маямигийн ч бас одоо төрсөн өдөр болгож байгаа. Энэ хоёрын тухай Чавл Сонгуай энэ гэл манай түүхэнд, манай улсын түүхэнд их том үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн тухай бид одоо юу нэмж ярих вэ тийм ээ? Бид чинь бас яг л та нар шиг эгэлж жирийн одоо иргэд шиг гэр бүлийн мөртлөө бас л бусад бүх монголчуудтай адил жахан хөндлөнгөөс нь харж ирсэн шүү дээ. Ямар амьд сэрүүн байхад нь бол за Янж Маямиг намайг өсгсөн 9 нас хүртэл. Тэгтээ тэр чинь үл жижигхэн хүүхэд нас тийм ээ. Тэгээд Жанжныг бол бид бол амьдаар нь мэдэхгүй. Тэгэхээр бол яг нийт ард түмэн шиг л баатрагддаг юм л бид их сайн мэднэ. Гэхдээ бол бидний үүрэг юу вэ гэвэл яг улсынхаа түүхэн том үүрэг гүйцэтгэх хүмүүс үл ховор төрдөг тэрнийг бол бид мэдэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр бидний хамгийн том үүрэг нь юу вэ гэвэл нэрийн сайхан тийм ээ. Авч авчихсан шиг нэг авч явах л хамгийн гол нь тэр байгаа юм тийм ээ. Тэгээд Монгол улсын иргэнийхээ хувьд бол тэр иргэнийхээ үүргийг гүйцэтгээд явчихвал одоо хамгийн том улс орондоо нэмэрлэх одоо хийх гавьяа юм уу да гэж ойлгодъё. Тэгээд энэ уулзалтыг би юу гэж үзэж байна вэ гэвэл бид бол их орон гэж их ярьдаг, Монгол улс гэж их ярьдаг. Их оронтойгоо ингээд нүүр учраад нүдрүү нь хараад гарын барьдаггүй шүү дээ. Энэ их том юм. Харин улсынхаа түүхэнд их том гавьяа байгуулсан, том хийж өгсөн хүмүүсийнхаа үр садтай уулзаад тэгээд хоёр үг солиод уулзснараа тэр гавьяагийн дахин нэг дурсахвал энэ бол их орон чөмүүжил юм аа. Энэ бол Монгол хүмүүсийн хоорондын их орноо бий болгож байгаа бас нэгэн үйлдэл юм аа гэж би ойлгоод байгаа юм. Тэгээд одоо та нарын том ажилд бол бид бол амжилт хүсье. Хэцүүхэн үед бол та нар бол их барьж эхэлж байгаа. Тэгээд энэ үүргээ бол та нар нэр төртэй биелүүлнэ гэдэгт бол одоо эргэлзэж болохгүй юм да. Эргэлзэхгүй байна.